Сайн байцгаана үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр манай студид олон улсын харилцаа судлаач профессор Баярхүү багш хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр миний хувьд тантай одоо энэ 4-р сарын олон улсын харилцааны их онцгой асуудал болж байгаа шүү. Иран Израилийн харилцааны асуудлаар ярилцъя гэж урьсан. Тэгэхээр монголчууд нийтээрээ таныг бол одоо нийтлэл хүчтэйгээр чин одоо телевизийн ярилцлагуудад ордгоор ч мэдэх бах. Тэрнээсээ гадна таны хувьд бол одоо дипломат хүн. Тэр дундаа одоо Иран улсыг Египтээс, Каираас авсан суух элчин сайдаар ажиллаж исэн. За мөн Израильд суралцсан одоо 1990-ад оны өөрчлөлтийн дараагаар Израильд суралцсан анхны монгол дипломатуудын нэг гэж ингэж одоо уншиж байсан. Тэгэхээр тийм учраас энэ одоо Адарматайгаа энэ хоёр улсын харилцааны асуудлын суурь үндсээс нэхлээд одоо яг ямар процесс өрнөд цаашаа юу руу хөтлөх гээд байна вэ гэдгээр ярилцъя гэж урьсан юм байна. За тэгэхээр сая хэллээ л дээ Израильд суралцсан анхны дипломатуудын нэг гэж. Мөн Иранд одоо авсран суух манайхан бас монголчууд Монгол ойролт орнуудын орнуудын харилцааны талаар бас тийм төдийлөн сайн мэдэхгүй байх. Тэгэхээр энэ талаар томилоод авч үзэх юм бол Иран гэдэг чинь одоо Египтээс авсарч таарж байгаа тий. Урд нь ер нь олон жил Москвагаас авсарч ирсэн. Социализм. Тэгээд намайг элчин сайд байхад Иранаас авсрах шийдвэр гарсан. Египтээс Ираныг авсрах шийдвэр гараад тэгээд би Иранд очиж итгэжүүлэгч уучгаа барьж ирсэн. За Азийн орнуудын хамтын ажиллагааны яриа хэлцээний механизмын бас нэг гадаад хэргийн сайдны хуралд очиж оролцож байсан. Хоёр удаац. За тэгэхээр одоо үүсэж байгаа нь Иран Израилийн асуудал гэж ярьж байна. Энэ дээр одоо хүмүүс бол нийтээр Израиль гэдэг улс энэ ерөөсөө сүүлийн хагас жилийн олон улсын харилцааны топ сэдв болчихлоо л доо. Энэ Израилийн асуудал, Хамас, Палестины асуудал, одоо эргээд энэ Иран орж ирж байна, Турк орж ирж байна. За Израиль гэдэг улс дэлхийн 2 дугаар дайны дараа бараг үндсэндээ дэлхийн 2 дугаар дайны үр дүн шахуу байгуулагдсан гэдгийг бол хүмүүс нийтээр мэддэг ойлгодог болсон байна. Гэтэл одоо нэг анхаарал татаад байгаа нэг зүйл нь юу гэхээр 1979 онд Иран төвсгөл гарсан. Тий. 79 оны хувьсгалын өмнөх Иран-Израилийн харилцаа тэрнээс хойш харилцаанд ямар зааг ялгаа байна? 79 оноос өмнө ер нь энэ хоёр улс ямар харилцаатай? За Израилийг бол бидний 1947 оны 11-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор одоо Палестины нутаг дэвсгэр дээр нэг нь Жүүдийн төр улс, нөгөөх нь Арабчуудын төр улс оршин тогтно гэж шийдвэр гаргаад ингээд 48 оныхаа 5-р сард Израиль байгуулагдаад өнөөдөр 76 жил оршин тогтнож байна. Энэ улс. За 76 жилийн түүхэнд бол одоо юу гэдэг юм бэ их тамтай зам туулсан гэдэг юм уу та. Хондоо энэ Палестины нутаг дэвсгэр дээр Жүүдийн монголчууд бол еврейч гэж хэлдэг баг. Жүүдийн төр улс оршин тогтнох ёстой гэдгийг өөрийнхөө араб хөршүүдээр одоо исламын шашин төршүүдээр хүлээмжшөөрүүлэх гэж 76 жилийн айхтар том түүх, зовлон, эрсдэл, бэрхшээл, за зарим талаар ялалт ийм зам туулсаар ингээд 76 жилийн нөр үзлээ шүү дээ. За 76 жилийн энэ түүхэнд бол Ирантай яаж харилцаж байсан бэ гэж 1979 оны 2-р сард Иранд лалын хувьсгал ялтал Иранд бол шаахын дэглэм, эзэн хааны дэглэм тогтож байлаа. За шаахын дэглэм бол харьцангуй секуляр, одоо шашинлаг биш. Секуляр, иргэнлэг. За эдийн засгийн хөгжил дэвшлийг бол баримжаалсан. Одоо нефтийн том экспортлагч улс. За 60-аад оны дундуур эхлээд цагаан хувьсгал хийгээд, реформ хийгээд, нийгмээ эрүүлжүүлээд, европчуулаад, баруунжуулаад. За тэр хэрээрээ бол Израильтай бол хэвийн харилцаатай байсан. Тэгтээ бол бүр ингээд дотн харилцаа байгаагүй. Ямар ч байсан Израилийг устгах нь сөнөөнө гэдэг одоогийн Ираны өдөртөгчдийн шиг ийм байр суурьнд гараагүй байсан юм а гэж. Тэгэхээр 79 онд Иранд лалын хувьсгал ялаад. За тэр хувьсгалаар бол төр хэсэг солигдоод бүр Ираны нутаг дэвсгэрт оршиж байсан төр тулс нь өөрчлөгдөд лалын бүгд найрамдах Иран улс болж хувираад. За өнөөдрийг хүртэл ингээд 79 оноос хойш байж байна л да. Тийм ээ. Одоо 45 жилийн түүх
тоолж байна л да. Тэгэхээр энэ ягаад Израиль Иран хоёр ийм дайсагнасан харилцаатай болцсон бэ гэхдээ зэрэг бүр 1940-од он руу яваад өгч байгаа юм. 1933 онд нацистууд Германд засгийн эрх авснаас хойш. За нацистын Германы чинь нэг дотоодын том бодлого бол жүүд нэрийг бүгдийг зөрлүүлэх, Германаас хөөх, тух, Европоос хөөж гаргах, сүүлдээ хөөгдөхгүй болохоор бүгдийг устгах, хумраглан устгах. Тэр бодлоо руу шилжээ. Тэгээд оргил жил нь бол 1944 он байсан гэж үздэг шүү дээ. Ер нь нацистын Германы бөөнөр хорих лагеруудад 6 сая жүүд хүн алагдсан. За үүнээс 1 сая хүүхэд байсан ч гэдэг. За энийг бол жүүднэр бол Холокост гэд нэрлээд маш том эмгэнэлтэй түүхэн үйл явдал гэж эргэж тэмдэглэдэг. Энэ тухай түүх бий. Хондоо Иерусалимд бол Холокостын музей гэж байдаг. Хондоо Иерусалимийн музейг очиж үзэх юм бол ер нь хэрэг оргийн хүний зүрх уушиг тэсгэргүй тийм яхтар аимшигыг нүдэрээ хараад биеэрээ тулаад гараад ирэх шиг болд юм л да. Тэгэхээр бол дэлхийн 2 дугаар дан гэж ярьснаар бол энэ Аятолла Хаменей гэж энэ Ираны лалын хувьсгалын удирдагч Аятолла Хаменей чинь бол одоо 3 он тавиад байгаа төрсөн өдөр нь 1898, 1900, 1902 гэдэг. За тэгээ 1989 онд борхон болсон. За тэр болтлоо одоо 89 жил наслсан ч гэдэг юм уу 89-оос жилүү наслсан байх магадлал. Тэгэхээр тэр хүний 40 оны амьдралгад чинь одоо цэл жолоохон нэг 40 орчим насны имам тийм ээ одоо тэр үеийн Кум хотын Аятолла имам Кум хотын их хам байхтал дотроо бол нацистын Германд их таашаадаг Гитлерийн Германыг тийм ээ ялангуяа жүүднэрийн эсрэг явуулж байгаа тэр айхтар амьглан устгах тэр ажиллагааг бол үлэмж таашаадаг тийм ээ энэ Холокостыг бол хизээч байгаагүй ер нь еврейчүүдийг ер нь хөхд талдаар байхдаа ийм таасан ард түмэн гэж хараадаг тийм л хүн байсан байхгүй юу. Тухайн үед бол дэлхийн 2 дугаар дайны үед нацистын Германыг талархаж байсан 2 том лалын лам. Одоо нэг нь бол Иерусалимийн их мөфти буюу их хам Хусейни гэдэг хүн. Нөгөөх нь бол Ираны Аятолла Хаменей. Хожим Ираны хувьсгалын удирдагч. Хожим бүр эн чинь 79 он хувьсгалын удирдагч. Тэр хүн л дээ. Тэгэхээр ийм хоёр нөхөр таашааж байлаа гэдэг. Хусейнийн намтар бол бүр ил болсон л да. Мань хүн бол нацистын Германд байнга зочилдог, Адольф Гитлертэй уулздаг, Рудольф Гесстэй холбоотой, Химмлертэй холбоотой. Тэгээд нацистын Германы хорих лагеруудаар явж үзээд жохом хичнээн жүүд нарыг алсан бэ? Яаж алсан бэ гэдэг тийм ээ. Алагдсан жүүдний тоо баримтыг хүртэл цуглуулж явсан тийм лам байгаа юм л да. Тэгээд дайны дараа үлдсэн л дээ тэр хүн ерөөс ямар ч цэвэр ломсаагүй Иерусалимийн их хамт байсан. Одоо Иерусалим бол Израилийн нийслэл болчиход байж юм л да. Аятолла Хаменей бол түүний дараа Иранда өөрийнхөө шашны сургаалыг айлдаад шашныхаа ажлыг хийж угаад 1962 онд Ираны хамгийн том Аятолла нас бараад өндөр настай болоод нас бараад тэгээд тэр өрсөлдөөнд хондоо 62 63 настай л байж л дээ. Аятолла Хаменей өрсөлдөөд тэр өрсөлдөөнд нь бол Ираны шах эзэн хаан Пехлеви оролцоод Аятолла Хаменейг сонгуулаагүй юм байна. За улс төрийн нөлөө оруулаад. Тий энэ улс төрийн сонзон ерөөсөө хувьсгал хийх үндсэн шалтгаан нь эзэн хаандаа өсөргсөн явдал гэж байна. Тэр 63 онд их Аятоллаг сонгоход Пехлеви хаан Аятолла Хаменейг сонгоцсон бол 79 онд Иранд тэгж шашны хувьсгал одоо монголчуудын тэр үед нэрлэжсэнээс Ираны ардын хувьсгал дэгдэхүүгүй юу гэдэг асуудал бас эргэлзээтэй болно гэж ингэж яриад байгаа юм л. Тэгээд тэр өс хонцондоо манай хүн чинь цаашдаа автаад ингээд эзэн хаантайгаа төсөлдөд эзэн хаан баримтлаагүй, шийтгээгүй, шоронд олон жилийн ялц өгөөгүй зүгээр л Иран совго гаргацсан. 15 жил Иракт дөрвөд сууж хагаад сүүлийн хагас жил нь за нэг 4-5 сар нь бол Франц зогтааж очиад Францаас эргээд хувьсгалаа удирдах гэж хувьсгал ялсны дараа Иранда ирсэн л дээ. Дөөлөлтэй түүхэн тэр одоо тэр эрэлтийг бол одоо түүхэн үйл явдал. Ираны хувьсгалын ялалт бүр оргилдоо хүрсэн гэж үздэг. Иранд яг Тегераны олон улсын аэропортод буугаад газардаал тэгэл тэр намаайлтал хувьсгалын өрөөл оцсон
жинхэнэ утгаар нь яриад л тэгэл буугаад ирсэн. Тийм учиртай. Тэгэл 79 онд анх орж ирэхдээ л энэ Жүүдийн төр улсыг 20 жилийн дотор газрын хөрснөөс арчнаа. Жүүднэр өөрийн гэсэн төр тулстай байх ёсгүй. Жүүднэрийн цаана Жүүднэрийг энэ оршин тогтнуулж байгаа гол хүчин зүйл гол богц өтгөр нь бол Америкийн нэгдсэн улс мó. Тэгэхээр бол Лалын бүгд намд хран улсын гадаад бодлогын хурц үзүүр бол Америкийн империализм болоод Израилийн сионизм руу чиглэнэ. Энэ хоёрыг устгахаас эхэлнэ гэж ингээл өрөөл озон яриад орсон хүн л дээ. Тэг өнөөдөр хүртэл устгах чадаагүй. Тэгтээ бол Хоменийн залгамжлагч Али Хаменей гэдэг одоогийн их аятолла 1990 оноос хойш өнөөдөр хүртэл тасралтгүй 34 жил Ираны лалын хувьсгалын удирдагч байж байна шүү дээ. Тэгэхээр аятолла Хаменей бол дахиад тэрийн давтаад яриад байна л да. Ерөөсөө энэ Жүүдийн төр улсыг устгана байх ёсгүй. Эн чинь ерөөсөө оршин тогтнох ямар ч үндэсгүй. Энэ шудар бас тэнцэхгүй, нийцэхгүй л гэл ингээл яриад өнөөдөр хүртэл мэдэгдэл хийж лээ л дээ. Нөгөө 300 гаруй пуужин дрон Израиль руу харвсныгаа бол тэр юу онсон, ямар байн дээр буусан, Израиль яаж хохирсон чухал биш ээ. Бид энийг харуулж чадаж байна. Дэлхийд дахинд манай хувьсгал ямар хүчтэй гэдгийг харуулж байна. Бид бол Израилийн сионизмыг устгах чадвартайг харуулсан даа байгаамаа. Сүрчээс Израиль юу устгасан чухал биш ээ гэдэг. Урчин ч юм уу өчтөр ороод мэдгдчихлээ шүү дээ. Тэгэхээр за 89 онд бол одоо энэ дээр таны харж байгаа үндсэг бол мэдээж хувийн хүчин зүйл бол одоо Аятолла Хаменейгийн үед нь байсан байна тийм үү. Тэгэхээр одоо Али Хаменейгийн үед одоо дээд удирдагч гэж бид нэр супрем лидер гэдэг байгаа тийм. За тэгэхээр энэ үзэл санаа өөрөө Иран одоо шашны исламын шашны үзэл санаанаараа хит тулгуурласан одоо нөө теократ төр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа нь өөрөө Иран Израилийн хоорондын харилцаа таарах бах үндсэн үндэс гэж хэлдэг. Мөн гарцаагүй. Ерөнхийдөө бол энэ исламын шашны сургаал ясаар энэ исламын шашинд юу гэж үздэг юм бэ? Исламын шашинтай орнуудад юу гэж үздэг юм бэ? Зэрэг ер нь Израиль гэдэг улс оршин байх ёсгүй маа. Нийтээр тэгж үздэг. Нийтээр хавтгайтай. Жүүдийн төр улс байх ёсгүй. Тийм учраас Хамас бол ард талтай маш том бат бэх ард талтай гэдэг өнөөдөр хүртэл өөрийнх нь Хамасын намынх нь мөрийн хөтөлбөрт хүртэл одоо еврей хүн болгоныг бол дайснаа гэж үзэж. Цэргийн гэмтэр шиг устгах хэрэгтэй тийм ээ. Жүүдийн төр улсыг бол далайж ивэл газрын хөрснөөс арчна гэсэн тэр намынх нь мөрийн хөтөлбөрийг өгөөгүүлбэр байж л байгаа шүү дээ. Өрөөл онцон байж байгаа. За тэгвэл үүнээс гадна бас тэр үзэл нь хэр зэрэг хатаа үнэн ч юм бэ гэж. За би нөгөө Жүүдийн төр улсын 76 жилийн айхтар тэр эмгэнэл түүх гэж би түрүүнийг дурдаатглаа шүү дээ. Энэ тамтай зам туулсан гэдэг. Тэгэхээр бол 1948 онд байгуулагдаад 5 дугаар сарын 8-нд байгуулагдаад тэгээд 24 цаг болоогүй байхад нь бол тусгаар тогтнолоо зарлаад 24 цаг болоогүй байхад нь Арабын 5 улс устгах гэж зохиолдсон. Тавуулаа цэрэглэн дайрсан л та. Ингээд нэг жил байлдаад тэр нь бол Израилийн тусгаар тогтнолын төлөө дайн гэж. Түүний нь бол еврейчүүд давж гарсан, туулж гарсан, ялж гарсан эхний дайн. За дараагийн дайн 56 онд Суэцийн суугийн хямралаас тэгдсэн тийм ээ. Дараагийнх нь 67 онд. Дараагийнх нь 73 онд. Ингээл цовоод яваад. Тэг ягаад ингэж ийм зам туулсан бэ гэж 76 жилийн тамтай зам гэдгийг нь бол 3-4 үе шаттай авч үзэж болж байгаа юм. Яг энэ бол судлаач миний байрсан. 1948-аас 79 оныг хүртэл цар ганцаараа бүрэн ганцаардсан Арабын орнууд олон талаас нь боорлон дайрсан устгах гэсэн ерөөсөө чи хэдэн жил болж байна уу тийм ээ 48-аас 79 он гэдэг чинь 31 жилийн турш бол устгахын сөнөө нь алан хядна газрын хөрснөөс арчна далайж өвлөн еврей хүн болгоныг дайснаа гэж үзэж хядах болно гэсэн ийм л занал хэллийн дор 31 жил ганцаараа еврейн төр улс оршин тогтнох битгээл хөгжөөд дэвжээд ойрох дорнотын эдийн засгийн хөгжлийн оргил руу явж исэн байна. За нэг 72 оны Мюнхний Олимпийн үед Израилийн тамирчдын эсрэг ямар айхтар том террорист талдлага үйлдэлээ Мюнхенд тийм ээ. Израилийн тамирчдыг яаж устгалаа тийм Палестины партизанууд. За энийг бол мэдж байгаа. 79 онд анх удаа Египт гэдэг улс Израиль оршин тогтнох хэрэгтэй байх хэрэгтэй.
Израиль гэдэг улс Палестины нутаг дэвсгэр дээр байна. Жүүдүүд төр тулстай байна гэж хүлээн зөвшөөрөөд Кэмп Дэвидийн 151 гэрээ байгуулад энэ гэрээний дараа Египтийн ерөнхийлөгч Анвар Садат Иерусалимд очиод Израилийн Кнессетэд үг хэлээд, хүндэтгэлийн үг хэлээд тэгээд түүнийхээ шанд Египтийн исламистуудад бол хорсолтойгоор алуулсан л да. Террорист атакийн бай болсон, барьцаа болсон. За ингээд 48-аас 79 онд ганцаараа явчих. За ингээ хоёулаа болоод авлаа шүү дээ. Израиль ба Египт гэсэн ойролт орнууд нэг гэрээ байгуулчихсан хоёр улс. Ямар ч байсан эрх зүйн харилцаанд орцсон. Ямар ч байсан дай хийхгүй. Гэхдээ Египтийн хүн би өөрөө Египт сууж ирсэн хүн мэдлгүй яах. Одоо жирийн ард иргэдтэй ярихад бол Израилийг устгах хэрэгтэй л гэж ярьдаг. Сэхэднүүд нь ч ярьдаг. Тэр үл ойлгомжтой. Зөвхөн улсын дэд төвшөнд бол одоо хонд Анвар Садатын залгамжлагч Мубарак түүний засаглалын үед бол энэ чинь бол жинхэнэ инх тавинч болоод инх тавинаар зэрэгцэн оршиж ирсэн бол Мубаракыг унгаагаад дараад нь лалаа яхан дүрс засгийн эрх аваад парламент олуулаа болсон ерөнхийлөгчийн суудлыг авсан нөгөө чинь дахиад устгах нь барина. Мухаммед Морси гэж байсан тийм. Тэгээ одоо бол энэ Абдел Сисигийн өнгөн дээр одоогийн дараагийн ерөнхийлөгчийн өнгөн дээр энэ устгах нэг занал хил дээд төвшөнд байхгүй болсон. Гэтэ жирийн ардууд бол устгах гэсэн байр сууриас орхиогүй. За ингээд хоёулаа 79 оноос 94 оны хүртэл явжээ. 94 он гэдэг чинь дахиад нэг 15 жил өнгөрчтэй тийм. 15 жилийн дараа гуруулаа болж авлаа. Тэрний үхтэй зэрэг Йордан гэдэг улс Израилийн хүлээн зөвшөөрөөд дипломат харилцаа тогтоогоод 94 онд гуруулаа болохын өмнө 93 онд нэг дэвшил гарсан. Ослогийн хэлэлцээр гэж Норвегийн нийслэлээр агуулсан хэлэлцээрийг Израиль Палестин чөлөөлөх байгууллага хоёр байгуулад Палестин чөлөөлөх байгууллага тухайн үеийн Ясер Арафат Нобелийн инх тавины шагналт. Ясер Арафат бол Израилийн хүлээн зөвшөөрөөд тэгээд Палестины засаг захиргаагаа байгуулад Ерихонд бол одоо нийслэлээ зарлаад гараад ирсэн баггүй юу. Гэхдээ 10 жилийн дараа бол Газагаа алдаад Газаа нь Хамасын гарт ороод Израилийг устгамж гэдэгчүүд нь Газаг эслээд авсан. Ерихо нь одоо Палестинтэй Израильтай байгуулсан 93 оны хэлэлцээрт үнэнч байж байгаа. Туслаагүй. За ингээ үндсэндээ бол айж жоохон явж байгаа үстэй. За ингээд бол 94 оноос хойш их удаан юм аа. 2020 оны хүртэл хэлэлцээ явагдаа, лунтраал 17 жил сунж ирсэн Израиль Эмиратын хооронд. Ингээд Нобелийн инх тавины шагналд нэр дэвшүүлэгдээд тэрийг горилж явсан Дональд Трамп Америкийн 45 дахь ерөнхийлөгч байхдаа Абрахам Аккорд суя Абрахамын тохиролцоо хэлэлцээр гэдэг агуу юм байгуулад нэг дор Эмират залгуулад Бахрейн, Марокко, Судан гэдэг эдэнтэй бол Израилийг бол бүгдийн аль ёсны харилцаатай болгоод инх тавины гэрээ байгуулад 20 онд ингээд 79 1994 2020 гэсэн онууд гараад ирж байгаа биз. За одоо ингээд төр зогсчод байна. А гэхдээ яг удахгүй хэрэгжих нь юу юм? Угаасаа хэрэгжих нөхцөлтэй байсан. Сая энэ Хамасын терроризмоос болоод Израиль Хамасын эсрэг Газад цэргийн тусгай ажиллагаа явуулснаас болоод төр зогсчод байгаа боловч одоо яг Израилийг хүлээн зөвшөөрөх дараагийн улс нь бол Сауди Араби. Нетаньяху нэгэнтээ айлчилсан. Бүр Америкийн төрийн нэрмжийн дарга Помпео дагуулж очсон шүү дээ. Израилийн Масадын дарга нь өөрөө очсон. Сауди Арабийн тагнуулын төвөг эзрийн даргатай тусгай хэлэлцээ хийсэн. Ираны асуудал. За тэн дээр бол одоо энэ угсаа залгамжлагч Салман гэдэг Сауди Арабийн дараагийн хаан энэ залуу байгаа шүү дээ. Салман бол бүр хэлсэн шүү дээ. Энэ Айтолла гэдэг нөхөрчин бол 21-р зууны ойролт орнотын Гитлер байна шүү гэж. Сауди Арабийн одоо ирээдүйн хааны амнаас ийм үг унсан л да. Ираны дэд удирдагч. Ираны дэд удирдагч. Тэгэхээр Сауди Араби байж байна. За хэрвээ Палестины төр тулсыг зарлах юм бол Катар, Оман хоёр ямар ч эргэлзэлгүйгээр Израилийн хүлээн зөвшөөрнө гэсэн мэдээлэл хийчихсэн. Тэгэхээр түрүүн 7-8 байгаад дээр чинь одоо 3 нэмэгдээд 10 болох гэж байна. Тэгэхээр энэ 10 бол Израилийн
тэр тусыг зөвшөөрчих юм бол Израилийн эргэн тойрны аюулгүй байдал. За цаана Сир, Ливан хоёр үлдчихэж байгаа үү? За Ирак. За тэгээ Лив гэдэг. Тэднэр бол цаг хугацааны асуудал баг. За бүр бүтэхгүй нь бол Йемен байж магадгүй. Йемен. Яг л дотоод нөхцөл байдал. Хусейтуудчийн өдөр Теграны мэдлэлд байж байгаа тийм. Тэгээ Аятолла гэдэг цол ер нь угаасаа Саудаараа хүлээж авсгүй. Ер нь Аятолла гэдэг цол бол шиитийн шашин занхилсан шиитүүд олонх байдаг Иранд, Иракт, Ливанд гэдэг цол байхгүй юу? Шиитүүдийн цол, сүннитүүд хамаагүй. Ираны одоогийн их Аятолла, агуу их Аятолла гэдэг юм. Энэ Рахбар гэдэг бас нэг өөр давхар цолтой юм. Тэр нь бол одоо ховсгалын дээд удирдагч. Ираны ардын ховсгалын, лалын ховсгалын их удирдагч. Тэгээ Рахбар цолтой Аятолла гэдэг чинь бол нөгөө Сауди Арабын хааныг, эзэн хааныг сөргүүлж гаргаж ирсэн өөрсдийн шин цол. Тэд нэр бол нөгөө Мекка, Мединаг эзэмшдэг лалын ариун дагшин хоёр сүмийн хамгаалагч гэсэн цолтой байхгүй юу? Одоо тэд нар өөрсдөө би Сауди Арабын хаан байна. Хаан бөгөөд ерөнхий сайд байна гэж хаанч хэлүүлдэггүй тэгж цоллуулдаг болсон. Би Сауди Арабын хаанд итгэмжлэх зүйчгээ барих гэж хаад бол над бол зориуд анхааруулад та the custodian of two holy mosques тэр custodian жоохоо барилаа гэдгийг албаасаар хэлээрэй гэж. Өөрөөр хэлбэл би Монгол ярих юм бол лалын ариун дагшин сүмийг хамгаалагч, хоёр сүмийг хамгаалагч тийм. Хамгаалагч танаа гэж би жоохоо барьсан байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө өрсөлдөгч Иран тэр Рахбар Аятолла гэдэг чинь бол яг тэр custodian гэдэгт ижилхэн. Гэхдээ урсгалын хувьд өөр тийм. Нэг нь шиитэх, нэг нь сүннитэх болж. Нөгөө Аятолла Хоменийн гэрээслэл байгаа юм. Ер нь 79 онд анх Иранд ховсгал удирдах гэж ирэхдээ л нэг том тойрог зураал орж ирсэн хүн л дээ. 3 жижиг дэс тойрогтой, 3 жижиг тойрогоос их том тойрог гаргаад. Нэгдүгээр тойрог нь бол Иран ба Каспийн сав газар дундад тааз. Тэр үедээ одоо вакуум, шашны вакуум, нөгөө шашингийн үзэл нэрвэгдээд юу ч авахд бэлэн байсан, цагаан цаас болцсон байсан. Каспийн сав газар гэсэн хуучин зөвлөлтөд тулсан нутаг дэвсгэр байхгүй юу? Иран ба Каспийн сав газар Ираны эргэн тойрны нутгууд нэгдүгээр тойрог. Эхлээд энэ тойрогт лалын ховсгалыг ялна, шиитийн ховсгалыг. Хоёрдугаар тойрог нь Умарт Африк болоод нийт тойрогт орно. Тэнд хоёрдугаар тойрогт бол дахиад шиитийн ховсгалыг ялуулна. Гуравдугаар тойрог нь бол нийт исламын нутаг дэвсгэр буюу зүүн тишээ явсаар хагаад Индонезийн арлууд бүр Филиппиний Минданao орлороод тэгээд өмнөд Европ ороод ингээд хоошо Балкана хойг руу нэвтрээд Африкийн төв рүү очоод ингээд лалын том ертөнц бол тэр чигтээ Аятолла Хоменийн лалын шиитийн ховсгалд автгастай гэсэн ийм том номлол дэвшүүлж орж ирсэн. Тэрэндээ хөрөх гээл одоо байж байна л да. Одоо энэ Аятолла Хоменийн яриад байгаа ч гэсэн энэ ховсгалаад яриад байгаа юм. Тэгэхээр өнөөдөр сая дөнгөж Израиль Иранд хариу цохилт өглөө шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр Израилийн цэргийнхэн бол нууцад задлахгүй байна. Цэргийн шинжээчд бол задлаад яриад эхэлж байна тийм ээ. Хаагур дамжиж Иран цохилт өгсөн бэ. Иран руу юуг нь зогсон юм бэ гэж. Тэгвэл яагаад Ираныг хөдлөхгүй болгоч вэ гэж Иран өнөөдөр хариуд нь дахиад цохих хэрэгтэй байдгүй. Тэгэхээр бол энэ газрын зураг дээр байж штэ тийм. Энэ хоёр том объект бол Ираны цөмийн зэвсгийн одоо ирээдүйн том байгууламж төвн байгаа юм. Тэгэхээр бол Ираны энэ Натанс болоод энэ Исфахан хоёр бол Ираны цөмийн байгууламж, Ираны цөмийн эрчим хүчний байгууламжийн төв рүү цохилт өгчлөө шүү дээ. Гэхдээ яг цөмийн байгууламжийн дээр нь биш, цөмийн байгууламжийг хамгаалж исэн агарын давталгаанаас хамгаалах систем нь устгацсан байна шүү дээ. Гэхдээ Израилийн нисэх хүчин хэрвээ энэ давталгааны хийхдээ F-35-ыг ашигласан байх магадaltaй байна. Тэгээ F-35-аас бол аэробаллистик рокс гэдэг фужин харагдсан байх магадaltaй байна. Ираны тэнгэрт очиод тэндээс харагдсан тийм. Гэхдээ тийшээ яаж хөрөв гэхдээ зэрэг хоёр маршрутыг заагаад байна. Цэргийн шинжээчд. Нэгдүгээр маршрут бол Израилээс хөөрөөд Йорданоор дамжаад Иракийн нутаг дээгүүр гараад
Иран руу орсон. Ирак руу орохдоо бол Америкийн хяналтын бүс. Америк болоод холбоотнуудын хяналтын бүсээр нисээд. Ираны хяналтынхаар биш, тийм ээ. За эсвэл Йорданоор дамжаад Сауди Арабиар дамжаад Сауди Арабын тэнгэрээр дамжаад Ормозоо хоолой гаталж очиод Персийн булангаар гарна гэсэн үг шүү дээ. Тэгээд Ираны агаарын хил рүү орсон байна гэж. Ийм хоёр зурс гаргаад зураад үзүүлээд байна л да. Тэгэхээр бол яг үндсэндээ цэргийн шинжээчдийн хэлж байгаагаар үнэн байх магадaltaй. Яг одоо энэ цаг үед бол Ираны энэ том шиитийн хувьсгалыг экспортлохын эсрэг, Ираны геополитикийн эсрэг, одоо Пакс Персика гэдэг. Персийнхэр ингээм нэг тогтоохын эсрэг Израиль Арабын эвсэл бүрэлдэж байна. Цэргийн эвсэл шүү дээ. Яг Израиль Арабын албан бус эвсэл. Тийм ээ? Хэрвээ Сауди Арабид орчих юм бол тэгэл дуусч байгаа юм тэр. Одоо Арабын хамгийн хүчрэх том гүрэн орох гэж шүү дээ энэ дайнд. Тэгэхээр таны хэлж байгаа өнцөг бол за мэдээж ил зарлахгүй. Гэхдээ исламын шашны шиит гэдэг бол үндсэндээ зөвхөн Иранд төвлөд байгаа. Зөвхөн ч ер нь Иран төвлөд байгаа. За тэгээд ойролт орнын бүс нутгуудад Ираны дэмжлэгтэй шиитийн жижиг хөдөлгөөнүүд байгаа тий. Нөгөө талаасаа сүннитүүдийн шиитийн хувьсгал буюу Ираны хувьсгал тэлэлтээс одоо эмээсэн айдас нь эсрэгээрээ нөгөө Израиль руу ойртуулад байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр нөгөө нэг Израиль Хамасын дайнаас үүдэлтэйгээр ерөнхий дүр зургаараа исламын ертөнц улам бүр нэгтэрж байгаа гэдэг дүгнэлт болж явах өрөөсгөл болох гээд байна. Тэгж байна. Харин ч улам сарних гээд. Ер нь бол исламын ертөнц агардгаа хагарцсан шүү дээ. Энэ хагаралч нь 1300-аар явж байгаа юм аа. Үнэхээр нэгдэлтэй, эв нэгдэлтэй байж чадахгүй байна. Үнэн мөнийг өмчлөхийн төлөө одоо 680 онд. За энэ хагарал бол 2% шаттай. За 622 онд Зөнч Мухаммед шашнаа үндэслэжээ. Тийм ээ? Одоо энэ исламын шашин гэдэг юмыг Зөнч Мухаммед 630 онд бол энэ шашнаа ялтан төргөж. За 632 онд Мухаммед нас барчлаа. 62 тад. За Мухаммедаас хойш түүнийг залгамжлах шашны удирдагч байхгүй байжгаад халифын засаглалд шилжжээ. Ингээд халифат болж хувираад 4 халифыг үджээ. За 2 дугаар халифаас эхлээд энэ 30 гаруй жил бол үнэхээр шашнаа бол цэргийн хүчээр бол ойролт орнд Арабын ертөнц Умарт Африкаар түгээж тархаж чадсан цэргийн хүчээр 30 жилийн тэр дайны гавья. За нөгөө талаар 661 онд 4-р халиф Айлийг алжээ. Энэ Али бол өөрөө Мухаммедийн охин Фатиматай гэрэлсэн хүргэн нь 4-р халиф байхдаа бол засаглалын төлөө тэмцэлд сүннитүүдээс салж гараад шиитийн шашныг үндэслээд Сауди Арабиас Ирак руу нүгэд тэгээ Иракт очиод 661 онд Иракийн Нижеф гэдэг хотод одоо хорсолтойгоор алуулжээ сүннитүүдэд. Шиитүүд бүр салаа цаашаа алга болсон. Тэгээд шиитийн шашин энэ чинь бол засгийн эрхийн төлөө тэмцлээс үүсээд тэр халифыг хэн залгах уу гэдэг дээр угсаа залгамжлах маягаар явахгүй. Шашны номдоо гэгээрсэн хэн илүү их сахилтай тэр шашинд гэгээрсэн хинч байсан болж болно. Жирийн ядуу иргэнч байж болно гэдэг рүү яваад. Эхлээд бол заавал Мухаммедийн залгамжлагч нар байх ёстой гэж. Мухаммедийн 2-3 найз нь халиф байсныг эсэргүүцээд Али чинь би өөрөө хүргэн байна гэж гарч ирээд алуулсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ ерөөсөө ингээд мах цусны засахаан явдаг юм бол бид аль илүү сахил хүртсэн эрдэмтэй номтой болох ёстой гэд имамын засаглал руу орё гэд. Нөгөөх нь муфтийн засаглалд ороод, наад бол имамын засаглалд ороод тэгээд имам Хусейн гэж одоо нэг алагддаг Мухаммедийн хүргэний хүү одоо Мухаммед Зөнч Мухаммедийн ач хүү Хусейн 680 онд 80 онд дахиж алагдаад тэгээд ерөөсөө шиит сүннитээр үүр туваагдаад алга болсон. Одоо 0680 он шүү дээ. Тэгэхээр чи одоо 1300-ыг туулцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр 1300-ыг туулахдаа өнөөдөр яг одоо энэ дэлхий дээр байгаа
нийт исламын шашинтнуудын 90 орчим хувийн сүннитүүд, 10% нь бол шиитүүд гэдэг боловч өнөөдөр Иранд бол үнэнлэхүү засаг ирэх барьж байна. Төрийн шашин болгоцсон байна, тийм ээ? Шашин төрийнхэн дээр байж. Шиитийн шашин. Иракийн хүн амын 60-аас 65% нь шиитүүд байна. Левант мөн 3/1 нь шиитүүд байна. Одоо мусульманчуудын яг тал нь шиит байна. За цаашаа өнөөдөр хуситууд гэдэг чинь бол шиитийн шашнаас салбарлсан зейдит гэдэг урсгалын талыг барьсан нэгэсэндээ шиитүүд хуситууд өнөөдөр Йемен засаг ирэх барьж байна. Тийм ээ? Цаашлаад Сауди Арабын дарамт мужууд, Персийн болонтой залгаа мужууд ихэнхдээ шиитүүд байна. Нефтийн том ордууд тэдний шиитийн мужуудад байж. Тийм ээ? Бахрейний хүн амын 70-80% нь шиитүүд гэдэг ч юм уу. Ингээ шиитүүдээр дүүрсэн байгаа байхгүй. Яг энийг далимдуулаад Аятолла нарын явуулсан Пакс Персика гэдэг бодлого бол амжилтанд хүрсэн. Нэг мэдсэн чинь одоо энэ Израилийн ерөнхий сайд Нетаньяху өөрөө олж хараад анхудаа дүгнэлт хэлчихсэн байгаа юм. Гэхдээ бид нэг энэ хоорондоо ингээд ойрхон дормтод энэ Хамасыг тойруулаад энэ Израиль Палестин гээд хоорондоо алдаж явах хооронд чинь нөгөө Пакс Персика Аятолла нар чинь бол ойрхон дормтын 4 нийслэлийг гартаа оруулаад авчижээ. Сирийн нийслэл Багдад, Сирийн нийслэл Дамаск, Иракийн нийслэл Багдад, Ливаны нийслэл Бейрут, за тэгээд нөгөө Йемений нийслэл Сана. 4 нийслэлийг гартаа оруулаад авцсан. Наад бол чинь бүр ойрхон дормтын шийдлээ. Нөгөө нэг Аятолла Хоменигийн юу чи яваад байна. Тэг яваад байна. Нөгөө Пакс Персика бодлого нь ингээ идээд байна. Тэгэд ерөөсөө энэ одоо бид нар энэ Орос Украин дайн дээр хараад байгаа юм шиг байна. Энэ тийм биш. Орос Украин дайны үед л анхудаа нефтийн баазуудын нефт боловсруулах үйлдвэрийн Украин Оросын нутагт зохиод байна гэж тийм ээ. Бараг талын шустагч удаа. Энэ чинь бол анх хуситууд болоод Сауди Арабын хоорондын дайнд анх бий болсон практик байхгүй юу? Хуситуудад өгсөн Ираны пуужингуудаар Сауди Арабын одоо Сауди Арамко гэдэг билүү тийм ээ? Төрийн өмчт нефтийн компани ордууд ичил усгаад эхэлсэн шүү дээ. Ерөөсөө. Тэгэд Сауди Арабын одоо хамгийн амин чухал эдийн засгийн сүнс рүү цогцолт өгч эхэлсэн байхгүй юу? Тийм? Одоо хуситууд Йеменээс. Тэгээ үүний эсрэг бол Сауд ганцаараа хүчрэхээ байгаад Имарт гэдэг нэг эвсэл байгуулсан шүү дээ. Ойрхон дормтын мусульман сүннит орнуудын цэргийн эвсэл гэдэг юмыг зохион байгуулад нэг олон улсуудыг дуудаад бүр Пакистаны генералаар командлагч тавьж үзээд тэгээд Хуситийн хэсэг дайнд орох гэж чадаагүй л дээ. Чадаагүй одоо Израиль орж иж л энэ дайн ялалтанд төрнө. Израиль орохгүй бол Сауди Араби өөрөө Пакистан генералыг байлдуулаад үр дүн төрөхгүй гэж үзээд байгаа. Тэр тоон дээр яг сүнитүүд 90% гэж тоо гараад байгаа нь өмнөд Аз, зүүн өмнөд Аз сүнитүүд их байдаг. Бүгдийг хавтгаад энэ Төв Аз тийм одоо Төв Аз, Индонез, Пакистан. Одоо яг Азербайджанаас боссон дан сүнит. Монгол бол хавтгаад байх сүнит тийм шиит байхгүй. Азербайджан бол шиит гэж үздэг шүү дээ. Тийм Тажикд бас шиитүүд их цөөхөн байгаа. Цөөхөн байгаа тийм их цөөхөн байгаа. За тэгэхээр та сая хэллээ л дээ. Ерөнхий үзэл санааны хувьд Иран гэдэг улс за энэ Аятоллагийн засаглал бол ерөөсөө тэр чигтээ бид нар Израиль гэдэг улстай зэрэгцэж оршихгүй гэдэг үзэл санаатай байгаад байна. Гэтэл одоо Арабын зарим орнууд буулт хийгээд эхэлсэн. За бүр Палестины одоо Фатах нам нь одоо Ясер Арафат одоо Махмуд Аббас Фатах нам нь Израилээ зөвшөөрж байна. Гэтэл нөгөө талаасаа Израильд мөн адил Арабын одоо энэ Палестин гэдэгтээ зэрэгцэж оршихгүй гэдэг юу байгаад байна уу? Одоо үзэл санаа байгаад байна уу гэдэг нэг ийм ойлголт харчаад байна. Яагаад тэгэхээр одоо Ицхак Рабин гэж одоо та түрүүнд дурдсан Ясер Арафаттай гарын үсэг Ослогийн аккордод зурсан. Нобелийн шагнал цугавсан. Израилийн тэр үеийн ерөнхийлөгч. Ерөнхий сайд байлоо. Тэгээ Ицхак Рабины хувьд тэр үедээ одоо мэдээж тэр үеийн одоо Израилийн өөрийнх нь хит барууны үзэлтнүүд таатай хүлээж аваагүй Ослогийн аккордыг. За одоо ч гэсэн Нетаньяху бол Ослогийн аккордод бас тийм таатай хандаад байгаа юм шиг харагдахгүй байна. Одоо ерөөсөө Йордан голын баруун эргээс эхлээл далаа хүртэл бүх орон зай Израилийнх гэж ярьж байна. Газын зурвсаас одоо Хамасыг бүр мөсөн гаргана. Палестины ямар ч засаг захиргааг Газын зурвст бид нэр зөвшөөрөхгүйгээр яриад эхэллээ. Зарим тохиолдолд. Тэгэхээр зөвхөн исламын ертөнцөөс гарч байгаа үйлчлэл биш. Израилийн тэр хит барууны үзэлтэй ч гэдэм үү одоо эсвэл ирэх барьж байгаа Ликуд намаас ч юм уу үүдэлтэй тийм
хүчин зүйлүүд бас байна уу? Байна. Яг уу эн чинь алгата цогтой нийгэм шүү дээ. Израиль бол яг ер нь ингээд Израильд ингээд очиод үзэх юм бол ялангуяа нэг гаслангийн ханын дэргэд бол тийм ортодокс жууд одоо доос гэж ярьдیں۔ Одоо энэ санчааныхын ус ингээд эргээд ингээд уургаад ингээд тийм сүлжсэн тийм ээ. Тасаар шилэп өмссөн, хар нөмөрхтэй, хар цовтой, хар хөсчөнтэй ус сахландаа баригдсан жууднэр зөндөө олон мөргөж идэг юм л да. Нэг гаслангийн ханы чинь толгоогоор цохоод орилол дуулаад одоо шабат шалом бас бям гарыг бол тэр чигтээ мөргөлийн өдөр байдаг байхгүй. Очиад үзэх юм бол бас сони юм үдэж болно. Тэгээд тэд нар байна. Тэдний улс төрийн нам өнөөдөр Израилийн парламентт бас судалтай. Тэгээд тэр ортодокс жүүдүүд тэр одоо доосууд тэднийг төлөөлдөг улс төрийн намын зүтгэлт нүүд одоо хит бүр экстремист тим тэр улс төрийн хүчин бий. За тэд нар бол тэр Палестин чөлөөлөх байгууллагатай инктив нэгээрээ байгуулж тийм ээ. 93 онд. Тэгээ 94 оны Нобелийн инктив шагналыг авлаа гэж. Тэгээ гурвуулаа авсан юм л да. Израилийн ерөнхий сайд Ицхак Рабин, ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Шимон Перес, нөгөөх нь Палестин чөлөөлөх байгууллагын дарга Ясир Арафат гэж. Тэгэхээр Ицхак Рабиныг бол тийм яг тэр жүүдний баярын өдрийн ил цагаан гадаа бодоод алсан. Израилийнх нь өөрийнх нь экстремист. Тийм одоо тэр экстремист тэр одоо санчигных нь үс нь орторгдсон ортодокс жүүдийн одоо бүр цаадах төлөөлөгч тийм ээ. За тэр улс төрийн нам байж байгаа. Тэд нар бол одоо ч гэсэн парламент судалтай ерөөсөө энэ Палестин гэдэг энэ террористуудтай бол юун зэрэгцэн орших юу хамт байх гэж ярьдаг. За би нэг сонин баримтыг энэ дээр яг хоо энд бас л сонин баримт юм да. 1989 оны 1-р сард Аятолла Хаменei өөрөө хувьсгалын удирдагч байхдаа Зөвлөлт бот улсын удирдагч Михаил Горбачевт загтал бичсэн байдаг. Бүр 89 оны 1-р сарын 1-ний өглөө. Тэр загтлыг хүргэж нэг том Аятолла лам очсон Москвад. Загтлын хариуг нь тээж зөвлөлтийн гадаад хэргийн сайд Эдуард Шорднаас Тегеран орж Хаменейд нөгөө загтлын хариуг гардуулсан байдаг. Тэр загтал дээр ямар утгатай юм бичсэн хтэй зэрэг Зөвлөлт бот улс өөрийнхөө түүхэнд перестройкийг хүртэл бол шашин дэндүү хариг сэрцгийн хандаж бурхныг өгөөсгөж бурхан байхгүй гэж үзэж бурхангүй үзлийг дэвэр гэж тэрнийхээ хорыг амсаж байна. Одоо наад алдаагаа засаад бурхантайгаа нөхөрлөө гэсэн захаа байгаа юм. Цаад утгаараа ямар дохио өгсөн хтэй зэрэг энэ Зөвлөлт бот улсад перестройк явагдах тусам чинь эрхчлөөтэй болох тусам чинь маш олон зөвлөлтийн жүүднэр Израиль руу дөрөв байд байна. Тэр үед бол Хаменейн яриач байгаа. Одоо энэ Хаменей ч гэсэн яриад байгаа. Израиль гэдэг улс ер нь хаанаас гарсан юм бэ? Яагаад Израиль бий болчихсон гэж. Энэ Аятолла Хаменей гэдэг одоогийн удирдагч нь ярьсан шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө ярьж байсан. Тэгж ярих юм бол энэ Адольф Гитлер шиг зоригтон байгаагүй юм. Энэ Европын удирдагчид, энэ зөвлөлтийн удирдагчид гэж энэ Гитлерээс 7 дор аймхаа холчгоор юмнууд еврейчүүдийг давраагаад сүүлд нь ойрхон торнт руу илгээж Палестины хууль ёсны нутаг дэвсгэр дээр жүүдийн төр улсыг байгуулж өгч долгоноод тэрний гайг өнөөдөр амсаа байж байгаамаа гэж. Тэгэхээр бол Хаменей ярьсан байгаа Хаменей ч гэсэн 89 онд бичсэн байгаа. Зөвлөлт толгойд улсаас явж байгаа жүүднэр ойрхон торнт руу явж байна. Израиль руу ирж байгаа энэ жүүднэр энэ еврейчүүд чинь ирээдүйд гай болох нэ гэдгийг бол урьдчилж хараад хэлжээ гэж. Яг түүний нотлох мэтэр одоо зөвлөлтөөс очсон еврей нарын одоо хамгийн том толгойлогч нь бол Авигдор Либерман гэж. Одоо зөвлөлт Молдовын еврей л дээ. Израилийн Батлан хамгаалахын сайд, гадаад хэргийн сайд, сангийн сайд, ерөнхий сайдын орлогч энэ Нетаньяхуг засгийх барих тоолонд дандаа өндөр тушаалд ажиллаж байсан. Одоо миний гэр орон Израиль гэдэг ийм намын Наш дом Израиль гэдэг. Тэр намын удирдагч. Орсоор бүр намаа нэрлэлсэн байгаа шүү дээ. Тэгээд Авигдор Либерман холбоотон борж ороод засаг ирэх авдаг. Тэгтээ Либерманы яриан дотор би олон ярилцлагыг уншиж ярьж байсан. Заримдаа мань хүн бол заримдаа хеброо хэлээр заримдаа орсоор ярьцдаг. Орос ярьцлагуудыг үзэж яхад мань хүн бол энэ арабуудыг бол эцэстэн тулд устгах хэрэгтэй.
Энэ палестинчуудтай ярих юм ерөөсөө байхгүй. Энэ Хамас гэдэг юмтай бүр ярих нэг ч үгүүлбэр байхгүй. Эднэр байж байгаа цагт бид хизээч айван тайван байж чадахгүй. Бидний өөр хүүхэд ачнаар бол хизээч тайван амгалан унтаж гэр орондоо тоглож байж чадахгүй. Тэгэхээр бол эднийг устгаж ич бид нэр амар тайван болно. Би Батлан хамгаалахын сайд байхдаа бол бүгдийг нь устгана. Ийм яриатай болсод байхгүй. Тэгэхээр бол бүр ортодокс жүүдүүдийн дотор бол энэ зөвлөлт бол тусаас явсан жүүд нар маш олоолаа байгаа. Тэгээд эдгээр бол парламентэд нэлээд олоолаа байхдаа одоо энэ Ликуд намтай эвслүүлээд олоолаа байхдаа бол Израильд бол маш олон нутаг дэвсгэр зааж өгсөн. Их олон тойргууд байгуулж өгсөн. Одоо ингээ Израиль дондор хөндлөнгөл давхиж чинь торон сараалжаар ашигдсан том ийм суурьшлийн бүсүүд байдаг. Тэнд нөгөө палестинчуудыг 3 дистаралтайгаар байлгадаг. Бүр болохгүй бүтэхгүй нэг нь ингээд Хамасынхан байгаа Газа шиг болгочдөг. Тэмээ бүр улсын хил тогтоож байгаа. За арай гайгүй одоо Израиль руу орж ажил хийж болно. Одоо Тель-Авив, Иерусалим руу эсвэл юу гэдгийг Хайфа руу өглөө ороод орой гардаг ажилчин палестинчууд. Тэднэрт зориулсан нэг бүс байна, тэ? Эсвэл Жерихо гэдэг нь харьцангуй бий даасан одоо автономт бүс. Одоо өнөөдөр Палестин засаг захиргаа байж байгаа нөгөө Фатах намын ч өдөртөгч нь одоо өнөөдөр ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэ? Махмуд Аббас тэ. Тэ, Аббас. Тэгэхээр тэд нэр ингээд тусдаа ингээд би 3-4 хэсэг гарч ярьж байгаа биз. Тэгэхээр бол ер нь юу юм бэ лээ? Хонда Ами Аркаби гэдэг надтай их найз Израиль манай өрөмсөлт консулаар ажиллаж байсан. Ами Аркабиг би уулзаад ярьж яхад бол ярьж байсан л. Бид нар бол асар их мөнгө өгөөд одоо та нар Рафах руу яв. Рафах гэдэг нь өмнөд Газын зурвас өмнөд. Цаашаага бол энэ чинь юу санаа хойгч ховоосон асар том эзэнгүй нутаг байж байгаа шүү дээ. Тэгээ санаа хойг руу яв. Египтийн иргэн болцгоо та нар. Тийшээ яв. Бид мөнгө өгье, нөхөн төлбөр өгье. Тийм ээ? Та нар даадавшгүй мөнгө өгөөд явуулъя гэж. Огт хөдөлдөг. Явахгүй. Хөрөл деважин энд байна гэдэг мэдчихсэн. Тэр шашны үдс сурталтай байна гэсэн үг үү? Гэхдээ ер нь бол эн чинь ойролт орнотын хөгжлийн би түрүү хэллээ шүү дээ. Хонда дайны дэлхий дээр одоо топ 20 гэж нэг ордгоо юм да. Өөрийгөө тэгж нэрлэх дурггүй. Нөгөө топ эдийн засгийн 20 30 дотор Израиль бий орох ёстой ч гэдэг тийм бол биш шүү дээ. Гэхдээ өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологи, тийм ээ, одоо хиймэл оюун ухаан, ноу-хау Израиль дэлхийд толгойж өгдөг. Тэгэхээр шашнаасаа болоод Хамасынхаа үгэнд ороод Газада палестинчууд байгаад байгаа биш? Биш. Энэ Израилаар тарцсан палестинчууд чинь Израилийн сайн сайханд хорогдоод байгаа юм аа. Шашны итгүүл үнэншил нь бол авах юм байхгүй. Ухаанда одоо телевизээр гарч илэн энэ сайтуудад тавигдсан, сошиал тавигдсан, твиттерт явж байсан шүү дээ. Ухаанда 10 дугаар сарын 7-ны үүрээр Хамасынхан Израилууд довтлоод тэр олон хүнийг алаад хятад маш олон хүнийг барьцаалаад ингээд довтлоод явсан чинь болж яад ингээд гар утсан дээр бичижсэн Израиль дамжирдаг тийм ээ. Жирийн Израиль дамжирдаг Палестин хүүхнийг нөгөө гар утснаас нь Израилийн цагдаа олж авчаад за одоо таныг бид нэр албадж гарганаа. Та Газа руу явнаа. Та биднийг алж чадсан энэ аллагыг дэмжиж, бүр уухайлан дэмжиж та сошиал сэтгэлдээ үлдээсэн байна гэд. Ингээд баримтлах гээд орсон чинь нөгөөх чинь дөхцөөд орлоо чарлаад өөлөө твтцсэн. Газар байхгүй. Газар явахгүй гэдэг юм. Тэгээ яг энэ зөрчилтэй л дөө хонд өөрөө өөртөө л зөрчилтэй байгаа. Угаасаа. Тэгэхдээ одоо юу гэдгийг Газын зурваст бас нэг 2-3 сая палестинчууд байгаад байна. Тий. Тэд нар бол таны томьёолж байгаагаар үндсэндээ Израилийн засаг захиргааны хувьд одоо Хамасыг дэмждэг. Тэ? Одоо Израиль руу одоо тодорхой улсын хил шиг одоо хил бомбтоор нэвтэрж ич ахуйны одоо тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг. Тийм нэг одоо нэг 3 төрлийн тогтоосон ангил дотроос тодорхой зарим палестинчуудтай зэрэгцэн амьдарч байна. Зарим дээр нэг арай дундаж байна. Зарим нь бол одоо ингээ Газад байлгаад байна гэж. Гэтэл эндээс ингэж харж болох. Одоо ингээд нөө түүхэн үйл явц харахад 80-аад оноос эхлээд Тунист байсан Ясер Арафатын байр суурь бол илүү айдуу болж эхэллээ. Айдуу болоод эхлэнгүүт нь Хамас хөдөлгөөн гарч ирлээ. За ингээд 2000-аад оны ихээр Ясер Арафат таал төгсөнгүүт Хамас ингээд Газад хяналтаа тогтооцсон. Ерөөсөө энэ нийт палестинчуудыг яг ингээд тодорхой хэлэхэд еврейчүүдтэй зэрэгцээ орших сонирхолтой хүмүүс байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд байгаа ч гэсэн палестинчүүдийн олонх нь
Хамасаа дэмжиж байна гэдэг нэг ийм мессеж яваад байна л да. Энэ бол өрөөсгөл гэж харах. Өрөөсгөл. Худлаа. Ухаанда одоо 63-аас 65% ч гэлөө тоо гарсан байлээ. Ухаанда сая нөгөө Израильчин Газад зэргийн тусгай ажиллагаа явуулж байхдаа бас нэг социологийн судалгаа дандалт хийлгсэн. Тэгээд Израилийн засгийн газрын урилгаар санаачлагаар. Тэгээд тэр дандалтын дүнд бол Газагийн хөөмийн 65-68% нь бол Хамас захирагдах дурггүй гэсэн тийм одоо нууц санал хураалтаар тийм хариу өгсөн байна л дээ. За энэ яг Ясир Арафат бол палестинчуудыг нэгтгэн зангидж байсан яа харахгүй хүлээн зөвшөөрөгдсөн өдөртөгч нь мөн. Ясир Арафат бол одоо 1948 оноос хойш Израильтай дайтаж тийм ээ. 1993 он өргөцсөн хүн байна шүү дээ. 82 онд Ливан руу зогтож гарч байлдах гэж өөртөө тэнд нөгөө өмнөд Бейрутд байсан Сабра Шатила гэдэг Палестиныхаа хорооллуудыг юу ч хөвөл устгуулсан. Өмнөд Ливанаас хөвгдөд гарсан. Түнис рүү нүүж очиод Түнист байхад нь Израилийн нэс хүчин очиод газар зүүнний тэнгистэйг нэрчээ юу ч бөмбөгдөд үнсэн тохрог болгочихсон. Ингээд байж атал чинь зөвлөлт бот тус тарцсан. Палестин чөлөөлөх байгууллагыг ард талд нь зэвсгэлж ирсэн, соргож ирсэн, цэргийн зөвлөхүүдэд ажиллуулж ирсэн хамгийн том ард талын баазан зөвлөлт бот тус байсан. Зөвлөлтийн КГБ байсан. Бүр Андропов өөрөө байсан. Ардчилсан Германы Штасигаар дамжуулаад давхар хийж ирсэн. Бүр. За тэгтэл нөгөө социализм байхгүй, зөвлөлт бот тус байхгүй. Ингээд Палестин хөлөөлөх байгуулагч ганцаар эренгүүт нь хүйтэн дайны дараа энэ Палестин хөлөөлөх байгууллагыг Израильтай хамт хилцэн ширээ цуулгасан. Анх Испанд Америк нэгдсэн улс оролцсон. Зөвлөлт хувьд орж ирсэн. Горбачовын бас нэг санаачлага байсан. Тийм ээ. Британи гээд бүгдээрээ орсон. Европын холбооч орсон. Тэгээд Ослод 1993 онд Инг тавны хилцээр байгуулчлаа. Ясир Арафат зурчлаа. Ингээд энэ хилцээрийн дараа Палестинч нь өөрөө төр тулс болох тэр шатанд руу орсон байхгүй юу? 47 онд нэгдсэн улсаа байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор байгуулагдаж чадаагүй Палестин улс чинь 1994 оноос байгуулагдах тэр үйл явц руу шилжлээ. За төр тулс гэж юу байдгийг? Тийм ээ? Засаг захиргаа гэж юу байдгийг? Яамд гэж юу байдгийг? Парламент гэж юу байдгийг? Хил хязгаар гэж юу байдгийг? Тийм ээ? Улсын төсөв гэж юу байдгийг? Ард түмнээ яаж тижээдгийг? Яаж ажилуулдгийг? Энэ их удаан 10 жил үргэлжилсэн процесс. Тэгэхдээ 1994 оноос энэ одоо боён төлсийг эхлүүлсэн Ясир Арафат 2004 оны намар гинт өгвэ. Тэгсэн. Тэгээ яг тэр өндөр настай болоод өгсөн. Тийм ээ? Тэр өвчнөө даахгүй болоод өгсөн. За 2004 оны 11-р сард өгчлээ. За Арафатаас хойш энэ хин Аббас Махмуд Аббас. Аббас засгийг хаваад Фатахын өдөртөгч болоод нөгөө Палестин шилжүүлэх байгууллага нь Ясир Арафаттайгаа цуг мөхөөд нөгөөх нь Фатах гэдэг нэртэй арай аяду либерал маягийн нам болоод үлдчихсэн. Фатах гэдэг дотор нь байсан жигүүр нь ирэх байраад. Ингээд засгийн эрхийг барих улс төрийн намаа сонгуул явууллаа. Фатах нь бол зүүн ирэг дээр Йордан голын баруун ирэг дээр ялчлаа. Газад Хамас ялчлаа. Газад Хамас ялчлаа. Тэгэхээр бол үндсэндээ хоёр өөр нам дундаараа газар зүйн хувьд алс тусдаа хоёр нэгждээр ялт байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр н Аббас, Махмуд Аббас буулт хийгээд өөрөө засаг захиргааны тэргүүн болоод ерөнхий сайдаа одоогийн Хания гэдэг тийм ээ. Ибрахим Хания гэдэг энэ Хамасын даргад өгч үзлээ. За чи засгийн газраа байгуулад ажилланаа. За ингээ нэгдсэн парламент оролдуулах гээд бараагүй тэгээ 2 жил яваад унлаа. Хания засгийн газраас гарлаа. Хамаст бие даалаа. Тэгээ өнөөдөр 20 жил Хамас Газа засгийн эрх бариад байж байгаа нь энэ л дээ. Тэгэхээр бол Хамасыг бол Йордан голын баруун иргэн палестинчууд 100% дэмжихгүй шүү дээ. Тэн чинь Фатах гэдэг өөрийнх нь улс төрийн нам засгийн эрх бариад байж байна. Дан дажингүй терроризмгүй байж байна.
За тэгэхээр ер нь та бүхэн ярилцах хэвээр хуваартай цаг бол ер нь нэлээд өгч байна. Тэгэхээр та сая хэлж юм л да. Одоо ингээд тэгвэл Хамасыг за Йордан голын баруун эрхтэд дэмжихгүй. Газада бол тодорхой хэмжээнд дэмжлэх нь бол одоо тэр явагдсан сонгуулиар Исраиль Арафатнаас өөрсдөө дараа явсан сонгуулиар арай олонх нь Хамасыг дэмжиж байгаа юм байна. Ер нь гэхдээ энэ Хамас гэдэг хүчнийг ингэж оршоо одоо өнөө хүртэл оршиход хүргэж байгаа. За тодорхой хэмжээнд одоо тэр 10 сарын 7-ны цохилтыг өгөхөд хүргэж байгаа. Одоо тэр чи одоо бүр 2 дугаар Холокост гэдэг нэг хэсэг нэрлэлээ шүү дээ. Израильчуудын хувьд одоо хамгийн одоо ийм түүхэн үйл явдлыг хийх хэмжээний хүч чадалтай байлгаж байгаа гол хүчин зүйлийг байгаад байна. Иран уу, Хезболла юу, тэ Хуситууд уу ер нь бүр магадгүй тэрний цаана Орос байна уу гэдэг ийм асуултууд яригдаад. Эндээс улбаатаагаар ер нь цаашдаа одоо явж байгаа энэ дайн өргөжих үү? Сая энэ Израиль Ираны хооронд ингээд харилцсан агаарын цохилт хийгээд эхэллээ шүү дээ, тийм ээ. Одоо Израиль бол үндсэндээ Ираны агаарын цэргийн хүчний 8 дугаар тактикийн бааз гэдгийг устгацсан шиг байна. Одоо тий. Иран тагчиг болсон. Яг ам занал хил зөндөө явна. Тэгнь. Эргээд яг зэвсгэл хариу барьж чадахгүй юу гэж. Өнөөдөр зэвсгэлийн чанар, зэвсгэлийн технологийн дэс эренб гэдэг ингээд аваад үзэх юм бол Иран бол үндсэндээ дандаа зөвлөлтийн хуучин зэвсгээр зэвсгэлсэн. За 79 онд хувьсгалыг Ираны ардын хувьсгалыг хийж яхад бол Ираны шахын зэвсгэлэлд фантом маягийн эсвэл мираж маягийн хэдхэн онгоц байсан. Нөгөөх нь баруун талаас авсан. Тэдний хуучраад дууссан. За тэгээд Иран Иракийн дайны үед бол зөвлөлт хятад аль алин зэвсгэлж байсан л да. Тухайн үед зэвсэг зарж байсан. За Иракта 8 жил байлдаад ялт байгуулж чадаагүй, зорилгодоо хүрээгүй. Иракт лалын хувьсгалаа экспортлчих нь Иракийн шиитийн бүс нутгийг тэр чигтээ өөрийнх болгочихно гэж байлдаад чадаагүй. Харин Иракын зөрүүлээд Ираны Хузестан буюу Сүннитийн арабчууд байдаг мужийг авчих шахсан. Саддам Хусейн үед. Тийм, Саддам Хусейн үед. Тэгээ чадаагүй. За тэгэхээр бол яг ерөнхийдөө бол энэ амн занал хэл бол тустай юм. Яг өнөөдөр Хамасыг бол Иран зэвсгэлээ санхүүжүүлээд байлдуулж гэн гэдэг тийм битээ баттай баримт их ховор байна. Сая Хамасаас олж авсан зэвсэг техник бол дэлхийн зах зээл дээрээс судалж авсан зэвсэг техник. За Арабын орнуудаас санхүүжилт мөнгө бол хаанаас өгдөө зэрэг булангийн орнууд юуны өмнө Катар их мөнгө байсан. Катар. Тэгвэл Арабын баян орнуудаас. Тийм Арабын булангийн баян орнуудаас тийм ээ. Одоо нэг шашны дайсан жүүд нэрийг устгахад л зориулагдсан мөнгө. Тэгээд өөр чин зэвсгийн 8, хард тамхины 8, нефтийн хууль бус албарлалт гэдэг янз янзын юмнууд байсан болтой юм. За ихэнх нь хуучин зөвлөлтийн загварын зэвсэг байгаа шүү дээ. Тэгээд өөрсдийнх нь гар хийцийн олон фуужингууд дотор олдлоо л да. Одоо бол энэ Иран-та хийж байгаа энэ Израилийн энэ цаашдын мөргөлдөөн хэд зэрэг удаан үргэлжлэх юм бөөмөд. Нөгөө Израиль Хамасын дайн чинь төр зогсчлоо. Хоёрдугаарт нөгөө Хамаст олзлогдсон 130 гаруй цагаач барьцааны хүмүүс одоо хаа байна уу гэдэг асуудал гарч ирээд амьд юм уу байгаа юм. Амьд үгүй юу? Яагаад ингэж энэ олон сарын хагасчил байлдаад бүх нөхсөйн ухаад хаад гарч ирэхгүй байна. Тэгсэн чинь өчигдөрөөс эхлээд ярьж байгаа л да ухаандаа бол Израилийн цэргийн шинжээч Сергей Ауслендер ярьж байлаа. Энэ ерөөсөө цөмийн Иран руу явуулсан гэж багт. Тэр олцны хүмүүс. Тийм нөгөө барьцааны хүмүүс Иранд гаргаа явуулсан. Иран ч юм уу, Ирак ч юм уу, Сир ч юм уу, эсвэл Хуситуудын мэдлэлч ч юм уу. Йемен л үуч. Яг газраар цэргийн операц хийх гэдэг зэрэг өдүүлэн гаргаад ирнэ. За танай барьцаалагчд энэ байна. Эднэрийг устгачаад эднийгээ даваад бидэнд рүү ороод ир. Гэхвээ гэсэн ийм мэдээлэл байна л да тий. Тэгэхээр яг би тэр нөгөө Иранд хавцран сууж ирсэн гэдгээрээ бол Ираны нэг ерөнхийлөгчтэй 2 удаа уулзсан Ахмединежад гэж тийм ээ. Махмуд Ахмединежад гэж. Энэ бол яг Хомейнигоос хойш 3 дахь ерөнхийлөгч. 1989 онд Хомейни нас бараад Хомейни өөрийгөө залгамжлуулна гэж ирсэн Аятолла Монтазари гэж 85 онд залгамжлагчаар зарлаад агуу их Аятолла гэдэг цол өгөөд тэгээд үндсэндээ 86-аас 89 он хүртэл албан бусаар Ираны лалын хувьсгалыг
өдөр тутмын өдөртөгч байсан Хомейни Монтазари. нас өндрөгчсөн. Монтазари бол өөрөө Далайн бүгд 8 дахь Хараан улсын үндсэн хуулийг боловсруулах комиссийн дарга байсан хүн. 79 оны хувьсгалын нэг удирдагч лам хүн, философч хүн, шашны философ. Монтазари өөрөө айдаа болоо явчихгүй юу? Хомейниг өхөөгөө байхад чинь гэвгэтгүй ер нь бид одоо ер нь энэ олон намын системийг зөвшөөрөөд иргэний намуудаар энэ засаг ирэхээ бариулаад энэ лам нар бидний имамууд энэ улс төрийн эрх мэдлээс холдоод шашныхаа эрх мэдлийг авъя. Дээрээс нь энэ гадаад бодлогоороо хэтэрчлээ. Энэ эмэгтэйчүүд хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Ялангуяа 1988 онд шоронд улс төрийн хоригдлуудыг бөөнөр нь цаазлсны дараа ингэж болж байгаа юм уу? Хоригдлуудад тийм энэ ч улс төрийн яг хоригдлууд мөн байсан уу? Тийм ягаад эднийг гинт бөөнөр нь цаазлав? Эмэгтэйчүүд ялангуяа нэг эмэгтэйчүүдийн чинь хар гэвлүүр зүүлэхийн тулд одоо тэр нэг шахах үед бол ингээд эрхчлөөгөө идлээд Европчууд ирсэн эмэгтэйчүүд огчин бол олон саяар яригдэн штэ. Тэгээд тэдэнд сануулга өгөхийн тулд бол Аятолла Хомейни анхны шийдвэр дотор байж байгаа. Нэгдүгээрт ихтэй сургуулийг бүгдийг хаагаад хэдэн жил хаагаад үз. Оюутан болно гэдэг эмэгтэй хүнд оюутан байна гэдэг ойлголтыг тархинаас нь авчаая. Хоёрдугаарт нүүрэндээ гэвлүүр зөөхгүй бол Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын дайчдад хүчил өг. Хүчил. Нүүрлүүн цац. Нүрийн төл нүдийн сохол. Тэгээ тэр үед бол бас одоо хэдэн мянгаар ачим, хэдэн зуугаар ачим нүүр амаа сохлуулад нүдээ төлөөл, нүдээ сохлуулад нүрээ төлөвлөсөн хүүхнүүд зөндөө олон гарч ирээд ингээд аргагүй толгойд өгөөрэй гэвлүүрээ нөмөрсөн байхгүй. Тэрийг Аятолла Монтазари шүүмжлээд эхэлсэн. Болохгүй гэнэ. Тэгээ хоёрдугаар Аятоллага цаад болон хуйлдаанаар авчаасан. Гэрийн хорионд тэгээд араач цааслаагүй гертэн суулгацсан. Наад шашныхаа номыг уншаа гертээ суужээ. Тэгээд энэ Аятолла Хомейнигэд одоогийн хувьсгалын удирдагч чинь 89 оны сүүлээр хувьсгалын удирдагч Рахбар болж хувирсан. Яг түүнтэй зэрэгцээд бол Хомейнийн нас барсны дараа ерөнхий сайдын засаглалыг нийлүүлээд нэг хүн төгссөн. Тэр нь ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглалын тэргүүн байна. Рахбарын дор ажиллана гэдэг. Тэгээд тэрвээс хойш бол одоо юу гэдгийг исламист реформист гэдэг ингээс солбоод яваад байсан байдаг. Сонь тохиолдол. Тухайда Аятолла Хомейнийн шав Рафсанжаны ерөнхийлөгчөөр 8 жил ажиллахдаа жинхэнэ исламист бодлого явуулсан. Дахиад нэг шав Хатамын дахиад 8 жил ажиллахдаа реформист бодлого явуулсан. Дахиад нэг үнч байлдагч нь Ахмадинежад 8 жил ажиллахдаа исламист бодлого явуулсан. Бүр дэлхийг хуваасан онол гаргасан Ахмадинежад гэсэн. ертөнц бол хоёр хуваагддаг. Дарлагчсан ертөнц, дарлагч ертөнц. Дарлагч ертөнцийн орой дээр бол Америкийн империализм, Израилийн сионизм байж байгаа. Тэр хоёр богж өтгөрийг устгасан цагт бол хүн төрлөختөнд жаргана гэсэн онол гаргасан Ахмадинежад. Ахмадинежадын 8 жилийн дараа дахиад 8 жил Рухани гэж хүн реформист бодлого явуулсан. Одоо энэ Ибрахим Райси исламист болж хувираад байна. 5 ерөнхийлөгч үзсэн. Ийм л төвхтэй л. За баярлалаа танд. Тэгээд за Иран Израилийн асуудал. За ер нь Израиль арга орнын асуудал бол сүүлийн үед их тийм анхаарал татах арабын ертөнц, исламын ертөнцийг ч гэсэн татсан их эмзэг асуудал болж байгаа шүү. Тэгэхээр энэ талаар мэдлэгээсээ мэдээллээсээ авалцсанд баярлалаа. баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.